Цаг инженеринг 2025 онд цаг инженерингчүүд бидний хувьд амжилт бүтээлээр дүүрэн жил байж нийт хамт олонныхон хичээл зүтгэлээр бид 9 төслийн ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ. Оюу толгой компаниас 5 толгой компани хүртэлх холболтын 12.6 км авто замын барилгын ажил. Оюу толгой компани захиалгаар цаг инженеринг компани, Эсто компани, Уужим мод компани түншил нь Өмнөг аймгийн Хамбогд суманд оюу толгойн уурхаагаас 5 толгойн нүүрсний зам хүртэлх холболтын 12.5 км авто замын төслийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд уг төсөл нь орон нутгийн хувьд ихээхэн ач холбогдол бүхий хатуу хүчилттэй авто замын төсөл билээ. 2024 оны 6 дугаар сард эхэлсэн уг төслийн баг хамт олон маань 2025 оны 6 дугаар сард 100% амжилттай хүлээлгэн өглөө. Олон оролцогч тал бүхий энэхүү төсөлдөр 600 гаруй мэрэгжил ур чадвар бүхий төслийн баг хамт олон маань 492 хүн цагийн бүтээмжтэйгээр ажиллалаа. Асфальт үйлдвэр, цементээр бэхжүүлсэн суурийн үйлдвэр, бетон зурмгийн үйлдвэр, дэвсэгчүүд зэрэг нарийн технологи шаардсан 150 гаруй тоног төхөөрөмж, 700,063 км, 424,067 мотоцаг зарцуулсан байна. Бидний хэрэгжүүлж буй энэхүү төсөл нь технологи, нөөцийн зөв хуваарлалт, байршил орон зай, зохион байгуулалтын хувьд ихээхэн сорилт бүхий онцлогтой төсөл байж нийт 1000 гаруй ажилтны сонгон шалгаруулалт, 150 гаруй техникээр гүйцэтгэлээ. Технологийн онцлогийг дурдвал энэхүү зам нь оюу толгой хойд хаалганаас 5 толгойн нүүрс тээврийн зам хүртэл 12.5 км урттай 20 см зузаантай цементээр бэхжүүлсэн суур, 5 см зузаантай суур асфальт, 3 см зузаантай өнгө асфальт бүхий хатуу хүчилттэй авто замыг стандартын дагуу хийж гүйцэтгэсэн билээ. Хиймэл байгууламжаас дурдвал нийтдээ 27 байршилт, дугуй болон дөрвөлжин хоолойнууд байгуулсан ба үүний дугуй хоолойнд орох төмөр бетон хоолойг тухайн үеийн төмөр бетон хоолой нөөцөөс хамаарч атрат ган хоолойгоор орлуулчихыг шийдэл гарган хийсэн юм. Мөн бид өмнөх туршлагуудаараа үндэслэн төслийн гол нэр төрлийн материалууд болох битум, эрдэс бодис, түгээмэл тархац бүхий материалуудыг төлөвлөгөөд хуваараас нь өмнө урьдчилан худалдан авалтыг бүрэн хийж нөөц үүсгэн материалын ханган нийлүүлэлтэд баталгаажуулж чадсан билээ. Энэхүү технологийн менежментийн болон аюулгүй ажиллагааны өндөр ур чадвар шаардсан оюу толгой болон орон нутгийн иргэдийн хувьд ихээхэн ач холбогдол бүхий төслөө амжилттай хэрэгжүүлж байгаа төслийн баг хамт олондоо талархал илэрхийлье. Оюу толгой компани уурхайн хашаа доторх 3.7 км хайрхан хүчилттэй авто зам зогсоолын төсөл. Төслийн захиалагч оюу толгой компани, зураг төсөл зохиогч болон техник технологийн хяналт хэрэгжүүлэгч MBCC компани. Энэхүү төсөл маань оюу толгойн уурхайн одоо ашигладаг бүх бараа материал, тээвэр, том оврын машин механизм нэвтэрдэг, баяжмал тээвэрлэлт хийгддэг зүүн хаалгыг уурхайн төлөвлөгөөний дагуу баруун талд болгон шилжүүлэн ашиглахад шаардлагатай хайрхан хүчилттэй авто зам зогсоолын эсхийг гүйцэтгэх төсөл байлаа. Оюу толгой компанийн хувьд стратегийн ач холбогдолтой энэхүү төсөлдөр 150 гаруй мэрэгжил ур чадвар бүхий төслийн баг хамт олон маань нийт 100,568 хүн цаг, 60 гаруй тоног төхөөрөмж, 25,804 мотоцагийг зарцуулсан бүтээмжтэйгээр ажилласан. Төслийн констракшн ажил 2024 оны 11 дугаар сард эхэлсэн бөгөөд төслийн баг хамт олон маань 2025 оны 6 дугаар сард 100% амжилттай гэрээ хугацаанаас өмнө аюул осолгүй чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн захиалагч болон ашиглагч байгууллагад хүлээлгэн өгсөн. 3.7 км хайрхан хүчилттэй авто зам зогсоолын төсөл нь 3 хэсгээс бүрдсэн бөгөөд төслийг 2024 оны 11 дугаар сард хүйтний улиралд гүйцэтгэх боломжтой хөрс хуулалт, энгийн болон хатуу ухамлын ажлуудыг гүйцэтгэх төлөвлөгөө гарган төлөвлөсний дагуу гүйцэтгэснээр тухайн төслөө төлөвлөгөөт хугацаанаас өмнө дуусгах боломжууд бүрдсэн. Үүнээс гадна чадварлаг баг хамт олонны маань өдөр тутмын ажлын бүтээмж, чанар гүйцэтгэлд анхаарч ажилласан нь төслөө амжилттай гүйцэтгэх чухал нөлөөтэй ажилласан. Оюу толгой уурхай дунд урсдаг ундаан голын хувьд бороо орж үерлэх үед уурхайн дотор замыг эвдэж, уурхайн ажилчдын хөдөлгөөнийг хязгаарлаж, үйл ажиллагаанд нөлөөлдөг байсныг
тухайн төслийн нэг хэсэг дагуулах даланг инженерийн тооцоололтой зураг төслийн дагуу чанартай гүйцэтгснээр дээрх асуудал бүрэн шийдэгдэх боломжтой болсон билээ. Оюу толгой уурхайн ил уурхайн удирдлагын төвийн барилга барих төсөл. Энэхүү төслийн онцлог нь EPC гэрээ хийгдсэн бөгөөд зураг төсөл боловсруулах шаардлага гарсан нь тухайн нөхцөл тохирсон шийдлүүдийг гаргаж бүх үе шатуудад олон талуудтай зөвшөлдсөн ажилласнараа онцлогтой юм. Уг төслийн хувьд 45-ыг харьцах 18, 42-ыг харьцах 18 метрийн харьцаатай хоёр ширхэг төмөр бетон хавтан суурь цутгах, гадна дулаан, цэвэр ус, галын усны 460 м шугам хоолой угсралтын ажил, гадна цахилгаан хангамжийн трансформатор бүхий 1080 м кабелийн татах ажил, гадна холбоожуулалтын 12 худаг бүхий 1000 м шилэн кабель татах ажил, гадна талбайн тэгшилгээ тогтчлтын ажлыг 12 га талбайд хийж гүйцэтгэхээр ажиллаж байна. Бид төслийг 2025 оны 10 дугаар сард эхлүүлж нийт 60 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж 26,000 хүн цаг, 5,000 мотоцаг ажиллаж одоогийн байдлаар 41.51% гүйцэтгэлтэй ажиллаад байна. Оюу толгой Marshall Yard гайлын хяналтын талбайн төсөл. Оюу толгой компани захиалгаар манай компани оюу толгойн уурхайд Marshall Yard төслийн талбайн зам дохжилтын ажлыг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү чухал төсөл дээр давхардсан тоогоор 853 хүн хүч, 9318 хүн цагийн бүтээлээр 35 гаруй тоног төхөөрөмж, 23704 км, 855 мотоцаг зарцуулсан бүтээмжтэйгээр ажилласан билээ. Төслийг 2025 оны 11-р сард хүйдний удирдалтай зэрэгцэн эхлүүлсэн хэдий ч техник тоног төхөөрөмж, хүн хүч зохицуулалт, гол түүхийд болох материал тээвэрлэлтийн ажлууд дээр амжилттай гэрээ хэлэлцээр гарган ажилласны үр дүнд хугацаанд бүрэн дуусгах боломжит нөхцөлийг бүрдүүлсэн онцлогтой байлаа. Энэхүү талбай нь 20,000 м3, 30 см зузаантай хайрган хүчилтэн суурь бүхий 130 м урттай төмөр хашаа угсрах, уулын урсгал залах далан байгуулах болон төмөр бетон хоолой, өөрийн шуудууны чулуун бэхлэгээний ажил бүхий хүнд даацын авт замыг стандартын дагуу хийж гүйцэтгсэн. Оюу толгой уурхайн барилга байгууламжуудын дээвэр засвар сайжруулалтын төсөл. Оюу толгой компани захиалгаар уурхайн доторх барилга байгууламжийн дээврийн ус тусгаарлалтын төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд уг төсөл нь нийт 87 барилга байгууламжууд буюу 116,406 м2 талбайн насжилтыг уртасгаж уурхайн үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангах зорилготой төсөл юм. Энэ оны 8 дугаар сард эхлэн 2025 онд гүйцэтгэх 47 барилга байгууламжийн ус тусгаарлалтын ажлыг 11-р сард 100% хугацаанаас өмнө төслийн баг хамт олон маань амжилттай хүлээлгэн өгсөн. Энэхүү төсөл дээр 120 гаруй мэрэгжил ур чадвар бүхий төслийн баг хамт олон 34,972 хүн цагийн бүтээмжтэйгээр ажилласан. Төслийн онцлог. Төслийн 47 барилга байгууламжийн дээврийн ус тусгаарлалтыг хуулмал материал болох HDPE мембран болон шингэн мембран будаг гэсэн хоёр төрлийн материал ашиглан уурхайн үйлдвэрлэлд шууд нөлөөлөх E-room зэрэг хүчтэй автоматиктай хамааралтай объектуудыг голчлон хийж гүйцэтгсэн ус тусгаарлагчийн ажлыг гүйцэтгэхдээ австрал шат ашиглан орц, гарц, эрэмгийн хаалт угсарч OT-C4 стандартын дагуу өндрийн ажлыг гүйцэтгсэн онцлогтой төсөл байлаа. Ирэх 2026 онд манай хамт олон үлдсэн 40 барилга байгууламжуудын ажлыг хийхээр зорин ажиллаж байна. 220 кВт дэд станцын зам талбайн төсөл. Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ төрийн өмчит компани захиалгаар 220 кВт дэд станц төслийн авто замын төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд уг төсөл нь оюу толгойн уурхайн эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах зорилготой хэрэгжиж буй төсөл юм. Энэхүү төслийг манай хамт олон энэ оны 8 дугаар сард эхэлсэн 12 дугаар сард 100% амжилттай хүлээлгэн өглөө. Төсөлд 20 гаруй мэрэгжил ур чадвар бүхий төслийн баг хамт олон маань 10,352 хүн цагийн 7 техник тоног төхөөрөмжтэйгээр ажиллалаа. Төслийг 2025 оны 8 дугаар сард цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ төрийн өмчит компани болон оюу толгой төслийн нэгжийн хамт олонтой хамтран онцгой объектын гадна талбайн авт болон явган зам талбайн тогтчлтын ажлыг бусад төслүүдийн сул зогсолтын хүн хүч техникийн нөөцүүдийг ашиглан хэрэгжүүлсэн онцлогтой байлаа. Оюу толгой 2.2 км дотор замын ажил short haul.
Оюу толгой компани захиалгаар манай компани нь оюу толгойн уурхайд, оюу толгой сайт савлах үйлдвэрээс шинэ гавийн талбай хүртэлх 2.2 км шорт хаул төсөл буюу баяжмал тээврийн зам төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд 2025 оны 10 дугаар сарын 14-нд эхэлсэн уг төслийн баг хамт олон маань 2025 оны 12 сард 100% амжилттай хүлээлгэн өгсөн ба захиалагч талын хүсэлтийн дагуу нэмэлтээр Манлай кемпийн зорчигчдын явган хүний замын хөндлөн гарах хэсэгт явган зорчигчдыг аюулгүй нэвтрүүлэх нүхэн гарц төслийг үргэлжлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Энэхүү стратегийн чухал төсөл дээр 130 гаруй мэрэгжил ур чадвар бүхий төслийн баг хамт олон маань 24951 хүн цагийн 46 гаруй тоног төхөөрөмж, 53456 км, 3301 мотоцог зарцуулсан бүтээмжтэйгээр ажиллаж байна. Төслийг 2025 оны 10 дугаар сард хүйтний удирдалтай зэрэгцэн эхлүүлсэн хэдий ч техник тоног төхөөрөмж, хүн хүч зохицуултын нарийн төлөвлөгөө гарган ажилласны үр дүнд 2026 оны 1-р сарын 15-нд дуусгах ёстой байсан төслийг хугацаанаасаа 20 хоногийн өмнө дуусгасан онцлогтой байлаа. Энэхүү зам нь 2.2 км уртын дагуу байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүйгээр өнгөн хөрсийг шилжүүлж аюулгүй байдлыг хангах үүднээс 20 см орчим тохиромжгүй материалыг хуулан хүчээ үүсгэх хэсгүүдэд 60 см 1 метрийн гүнтэй чулуун дүүргэлт хийн 30 см хайрхан хучилтан суур бүхий 1.4 метрийн 2 хос хоолой хиймэл байгууламжтай 51 байршилд хөдөлгөөний аюулгүй байдлын тэмдэглэгээ бүхий хүнд даацын авто замыг стандартын дагуу хийж гүйцэтгэлээ. Баг хамт олон болоод ажилтан нэг бүрийн чин сэтгэл, нэр хөдөлмөрийн үр шимээр улсын орны хөгжлийн суурь болсон бүтээн байгуулалтуудыг хамтдаа байгуулж, хамтдаа дэвшсэн, хамтдаа туулсан түүхэн онжлууд байж, өргөжин дэвжих их хүсэл, өөдлөн дээшлэхийн гигэн өрөөлтөй ухтах ирээдүйн үн цэнийг хамтдаа бий болгож байгаа та бүхэндээ баярлалаа. Нийт хамт олондоо шинэ оны шинэ жилийн баярын мэнд хүргэе. Цаг инженеринг хөгжилд хүч нэмэн.